Сайн байна уу? Нааг үлцэг буян гэдэг. Сүүлийн 8 жилийн хугацаанд менежментийн зөвлөгөөчлөлөө үзүүлсэн туршлага болон олон улсын менежментийн сайн туршлагуудын судалгааны үндэслэн боловсруулсан Монгол компаниудад хэдийнээ нэвтэрч Монгол хөрсөнд буусан менежментийн цогц шийдэл болох нэгдсэн менежментийн тогтолцоог тань танилцуулъя. Юуны өмнө Монгол компаниуд яагаад өсөж томорч чаддгүйг авч үзье. Бизнес эхлэх үед захирал бүх асуудал руу орж ажиллана. Ажлуудаа хажууд байж зааварчлан, үйл ажиллагааг нүдээр хийнэн, гарч буй асуудлуудыг гардаж шийдвэрлэнэ. За энэ үед сайн хичээж чадвал компани тодорхой хэрэглэгчтэй орлогын урсгалтай болно. Зах зээл дээр амт үлдэнэ. За ингээд бизнесийн эхлэхийн үеийг амжилттай давсан бол одоо бизнесийн өсөлт хийхэд тэмүүлж эхэлнэ. Энэ үед юмс арай өөрөөр явагдаж эхэлнэ. 3 ажилтан 30 ажилтан болно. Тоног төхөөрөмж хүчин чадлаа нэмнэ. Борлуулалт өснө, ачаалал ихсэн. Тэр ирээр асуудлууд ундарч эхэлнэ. Нэг л мэтгэд захирал маш завгүй болно. Стресстэй, галуудыг унтрааж дэлхээ байна. Боломжуудыг ашиглаад компани өсөлт хөгжлийг дараагийн түвшинд гарах ажлыг гардаж хийх үүрэгтэй нөгөө захирал маань өдөр тутмын ажилласаа өндийж чадхаа байна. Ингээд л компани өсөлт хийж чадахгүй байранд авилтна. Асуудлын шалтгаан юу вэ? Захирал өмнө өөрөө бүх асуудал руу орж компани удирддаг байсан бол тэр арга барил нь бизнесийн өсөлт хийхэд саад болж буй хэрэг юм. Захирал их ажиллах биш, ухаалаг ажиллах ёстой. Тэгвэл яах вэ? Захирал компаниг удирддаг тогтолцоогоо л бий болгох ёстой. Захирал компанидэр байсан байгаагүй компани үйл ажиллагаа хэвэн явагддаг тогтолцоо тэнд бий болох ёстой. Тань менежментийн тэргуун туршлагуудыг нэгтгэсэн энгийн бөгөөд хүчрхэг тогтолцоо болох нэгдсэн менежментийн тогтолцоог танилцуулъя. Нэгдсэн менежментийн тогтолцоо нь байгууллагын нийт үйл ажиллагааг өдөр тутмын үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн үйл ажиллагаа хэмээн ангилж тус бүрдэн тохирох аргачлалуудыг санал болгодог. Өдөр тутмын үйл ажиллагааг явуулснаар байгууллага орлого олж одоодоо оршин тогтнодог бол өсөлт хөгжлийн үйл ажиллагаа явуулснаар байгууллага өөрчлөлтөнд хөгдөж ирээдүйдээ оршин тогтнодог. Удирдлагуудын хувьд хүссэн хүсээгүй энэ хоёр төрлийн үйл ажиллагааг хоёуланг нь амжилттай удирдах сорилттой тулгардаг. Аливаа үйл ажиллагааг удирдах үйл явц нь хурлуудын тусламжтай биелэлээ болдог. Тиймээс нэгдсэн менежментийн тогтолцоонд маш нарийн тодорхой хөтөлбөрүүдийг бүхий хурлуудыг санал болгодог. Одоо доторх аргачлалуудыг авч үзье. Өдөр тутмын үйл ажиллагааг процессын дагуу тодорхойлох, түүнийг журамлаж стандартжуулах, үр дүн хэмжиж чадах нь хамгийн оновчтой арга барил юм. Энэ хүрээнд системийн зураг боловсруулна. Системийн зураг дотор өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх тодорхойлолтууд, байгууллагын процессууд, ажилтнуудын хариуцлага, үйл ажиллагааны үр дүн хэмжих тоон үзүүлэлтүүд багтана. Системийн зураглыг боловсруулснаар компани ч тангүйгээр ажилладаг систем болох боломжтой. Өөрөөр хэлбэл, системийн зураглал таны өмнөөс ажилтнуудыг чиглүүлнэ, өдөр тутмын үйл ажиллагаа тодорхойлогдсон процесс, тодорхойлогдсон хариуцлагын дагуу явагдана. Та систем дотор ажиллах биш, системээ гаднаас нь хянаж ажиллах боломж бүрдэнэ. Системийн зураглал боловсруулсны дараа үзүүлэлтийн хяналтын самбарыг ашиглан тоон үзүүлэлтэд зорилт тавих, бодит гүйцэтгэлийг тайлгнах замаар өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Тоон үзүүлэлтүүд нь танд өдөр тутмын үйл ажиллагаа хэвэн явагдаж буй эсэхийг харуулна. Тоон үзүүлэлтийн гүйцэтгэл улаан бол асуудалтай, ногоон бол хэвэн гэсэн үг. Таны үүрэг бол тухайн хугацааны улаан гүйцэтгэлтэй үзүүлэлтийг сайжруулах явдал юм. Энгийн байгаа биз? Өсөлт хөгжлийн үйл ажиллагаанд аливаа зүйлсийг сайжруулах, шин зүйл бий болгохтой холбоотой нэг удаагийн ажлууд буюу төслүүдийг авч үздэг. Жишээ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил бол процесс бол үйлдвэрлэлийн шин тоног төхөөрөмж нэвтрүүлэх ажил нь төсөл юм. Өсөлт хөгжлийн үйл ажиллагааг удирдахын тулд өсөлтийн төлөвлөгөө буюу нэг нүрийн стратеги төлөвлөгөөг боловсруулдаг. Энэхүү нэг нүр төлөвлөгөөний дээд хэсэгт урт хугацааны зорилго чиглэлүүд байдаг бол доод хэсэгт нь урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлэх улирлын төслүүдийн төлөвлөлт байдаг. Улирал болгон төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх замаар компани өөрчлөлтөнд хөгжиж урт хугацааны зорилго чиглэл рүүгээ дөхөх логиктой юм. Та хамт олонтойгоо цуг нэг чиглэл асын хараатай байж аливаа сайжруулалт өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд туслах гайхалтай үр дүнтэй аргачлал. Өсөлтийн төлөвлөгөө боловсруулсны дараа төслийн хяналтын самрын тусламжтай улирлын төслүүдийн хэрэгжилтийг хянана. Төслүүдийн хэрэгжилтийн явц ногоон бол хэвийн, улаан бол асуудалтай. Таны үүрэг бол улаан явцтай байгаа төслүүдийн хэрэгжилтийг сайжруулах явдал юм. Энгийн байгаа биз? Өмнө дурдсанчлан удирдах үйл явц хурлуудын тусламжтай хэрэгждэг. Нэгдсэн менежментийн тогтолцоонд хурлын хөтөлбөр стандартыг маш нарийн болгож, цагтаа эхэлдэг, цагтаа дуусдаг, шийдвэр гаргаж чаддаг хурлуудыг бий болгодог. Эхний хурал бол улирлын төлөвлөлтийн хурал. Нэг өдрийн хугацаанд багтаан та удирдлагын багтаагаа хуралдаж, өнгөрсөн улирлаа дүгнэж, ирэх улирлаа нарийн төлөвлөх юм.
Улирал бол төлөвлөлтийг бодиттой хийх, төлөвлөлтийн дагуу ажилтнуудыг хариуцлагатай байлгаж гүйцэтгэл гаргах хамгийн тохиромжтой хугацаа юм. Улирал бүр энэхүү хурлыг зохион байгуулснаар та байгууллага төлөвлөгөөтэйгээр урагшлуулж эхэлнэ. Дараагийн хурал нь 7 хоногийн шуурхай хурал. Энэхүү хурлын зорилго нь улирлын төлөвлөгөөний хэрэгжилтийг 7 хоног бүрээр хянах, хэрэгжилтэд гарч буй асуудлуудыг шийдвэрлэх замаар хэрэгжилтийг сайжруулах явдал юм. 90 минутанд багтаан төлөвлөгөөний хэрэгжилтийг шуурхай хэлцэж, гарч буй асуудлыг шуурхай шийдвэрлэх дэг аргачлалыг санал болгоно. Энэхүү дэгийн дагуу 7 хоногийн шуурхай хурлыг хийхэд тоон үзүүлэлтийн гүйцэтгэл болон төслийн хэрэгжилтийг хэлэлцэж, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх 7 хоногийн ажлын төлөвлөгөө гарна. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр асуудлууд шийдвэрлэгдэж төлөвлөгөөний хэрэгжилт дээшлэнэ. За одоо нэгтгээд нэгдсэн байшийн тогтолцоо хэрхэн ажилтдаг зарчмыг харуулъя. Системийн зурагт болон өсөлтийн төлөвлөгөө бол байгууллагын удирдах суурь баримтчгууд юм. Эдгээр баримтчгууд нь улирлын төлөлтийн хурлаар шинжлэгдэж улирлын төлөвлөгөө гарна. Улирлын төлөвлөгөөг үзүүлэлтийн хяналтын самбар төслийн хяналтын самбарын тусламжтай хэрэгжүүлэх бөгөөд 7 хоногийн хурлаар төлөвлөгөөний хэрэгжилтийг хянана. 7 хоногийн шуурхай хурлаас асуудлуудыг шийдвэрлэх ажлын төлөвлөгөө гарч хэрэгжүүлснээр төлөвлөгөөний хэрэгжилт дээшлэнэ. Ингэснээр улирлын төлөвлөгөөндөө хүрнэ. Улирал бүр оновчтой төлөвлөгөөндөө хүрч ажиллаж чадвал бизнес төлөвлөсөн өсөлтөө хийж чадна. Энгийн байгааз Эйнштейн хэлсэн үг байдаг. Асуудлыг шийдэх гэж буй арга зам нь өөрөө асуудал болж болохгүй гэж. Компаниг удирдах бол нарийн төвхтэй асуудал. Таны хийх ёстой зүйл бол нарийн төвхтэй асуудлыг энгийн болгох явдал юм. Хэрв та удирдах ажлыг энгийн болгож чадвал компани амжилттай удирдах чадна. Таны удирдлагын баг компаниг чинь амжилттай удирдах чадна. Таны удирдах ажил үйлсэд амжилт хүсье.